За Монголын өдрийн минь төргөд үүнтэй нэг сургамж төгөлгөөр зөвё. За нэг залуу 90 цент хүрээд аавда хэлж гинэ. За минь би бодож нэг зүйл хийх шийдлээ. 90 цент хүрлээ та хоёрыг тижээхгүй бол одоо миний хүү болсон одоо зориг гэж юу аах вэ? Би та хоёрыг одоо өндөр наснаас сууж тижээх шийдлээ. Ангхийн тулд би танаа хамаатан садны тэр хол нутагт байдаг ах トゥ өнөр дээр очиж тэдний шиг нэр хүндтэй болохын тулд туршлага судлах шаардлагатай байна. Тэдний шиг мундаг бизнесмен болохын тулд над бас тэдгээс суралцах зүйл байгаа учраас би таныг авч явахаар шийдлээ. Хоёлоо маргааш холоо энд гарья. Би нэг илжиг үлдсэн. Та буцаад намайг танилцуулчаал хүрээд ирэх юм байгаа юм гэж хэлжээ. За ингээд маргааш нь ургын улаан нарнаар хүү илчгэндээ аавгаа суулгаад хөдлөөд ингээд ороод алхажээ. За ингээд явж итэл хэсэг улсууд таарлцсан юу гэсэн хоорондоо ярьж ийн гэж шүү. Энэ одоо жоохон хүүхдээр илжгээ чирүүлсэн нөгөөх нь баг илжгнийхээ алхаа гүйцэхгүй явж байхад энэ настай хүн ингээд илжгэн дээр аав молтой хүн суучаад ингээд явж идэг яасан ч сонин хүмүүс гэдэг ингээд муулаад өнгөрчээ. За энийг хүн сонсоод за аав минь тас асуусаа та ер нь буучих би жахан суугаа явсан дээ юм шиг байна. Хоёлаа ингэх юм бол ер нь хүн амтэр шүүмжлэгээ баларх юм байна гэж. За ингээ хүн суугаа явж итэл бас нэг хэдэн хүмүүс таарлцсан ярьж байна шүү. Энэ залуу хүмүүс ямар ичдэг юм бэ? Хөвшөө хүнээр илжээ хөтлөлцсөн. Ямар ч одоо сүүлийн залуучууд ийм ухамсаг болсон юм гэсэн зүйл яриад өнгөрөх хүн мөн сонсоод аавч сонсож байна. Ингээд хүмүүс холбонгот хүн хэлж гинэ. За одоо энэ чи ястаа бүтгүй юм байна. Хол аянд явж хүмүүсээр муу хөлөөлөх чих эвгүй байдаг юм байна. Алаа аав та ийшээс хоёлоо сундлаа юу тэгвэл гайхамшиг байна. За ингээд сундалж яваад нэг тосгоо ороод их тосгоныхоо ярьж юм шүү бас. За энэ ч одоо ямар муухай харгас хүмүүс байдаг юм бэ энэ бодлол хийдэр чинь. Муу илжигний нуруу хуглах нь энэ чинь нэг нэгээр ээжлээ суугаа явж болно. Энэ чинь амтныг ингэж хайрлахгүй байна гэж юу гэсэн үг нуруу нь хугарлаа шүү дээ муу илжигнээ гэж яхих сонсоод болон тойроод хүн. За буучих одоо хоёлаа энэ тосгоны барьж идэх юм шиг нь хоёлаа ингээд хөтлөд явъя цаашаа. За ингээд илжээ хөтлөд цаашаа явахаар бол ингээд хоёлоо буугаад алхажээ. Илжээ хөтлөө тэгсэн тасалаас харж байсан бас нэг баахан жинц таарлцсан. Хоорондоо ярьж юм шүү. Тэгээс амьдралдаа янз янзын үзлээ ингээд илжээ хөдөлж авчаа тэрийг шалахгүй хөтлөө явчихэд тэнэг хүмүүсийг одоо харддаг юм байна гэдэг өнгөрч байна. За энэ бүхнийг сонссон хүү урам хуурч аавда хэлж гинэ. За аав минь ээ холын аянд явах ямар хэцүү юм бэ? Ер нь болдго юм уу доо? Ер нь маш олон шүүмжил сонслоо ястаа бүтэхгүй юм байна гэж урам нь хугч хэлж гинэ. Тэгсэл аав нь хүүгийнхээ мөрөн дээр гараа тавиад хэлж гинэ. За миний хүний амьдрал бол их холын аян зам байдаг. Хүн амьдрал тодорхой зорьсон зорилго тавиад тэмцэх бол бас энэ дээр хүрэхийн тулд бас урт замыг туулдаг юм а. Энэ урт замыг туулахад маш олон одоо саад бэрхшээл тулгардаг. Энэ саад бэрхшээлийг туулж давж байж зорилготой хүрдэг юм а. Энэ бүхнийг давж байж амьдралд зөв алхмаа олдог юм а миний хүү. Тийм учраас чи бусдын үгээр сонсоод бусдын таалагдах амьдрах биш өөрийнхөө зорилгын төлөө амьдрах нь зөв юм а гэж зөвлөжээ. Хүү хэсэг бодож сууж яснаа. За ойлголоо аваа таны сайхан зөвлөгөө өгсөнд их баярлалаа. Алуу илжгэндээ суу. Би хөтлөөд ингээд цаашаа аяндаа явъя гээд ингээд цаашаа хөдөлж гинэ. За энэ сургамж төгөлгөр дүүнэртээ би аливаа амьдрал тавьсан зорилгоо биелүүлэхийн тулд хүн таалагдахч биш харин өөрийнхөө зорилгын төлөө элдв саад бэрхшээлийг давж чадсан хүн энэ зорилготой хүрдэг юм шүү гэсэн ийм санаа хэлэх гэсэн юм аа. За ингээд амралтын өдөр ая тухтай өнгөрүүлээрэ сайхан амраараа гэж өрөөё дүүнэрт. За баяртай.